1949-с 1950 онд Сүхбаатар Улаанбаатар хоорондын төмөр зам баригдаж ашиглалтанд орсноор замын 2 дугаар ангийн үүсэл эхэлсэн түүхтэй. Өнөөдрийн байдлаар замын 2 дугаар анги нь 820 ажиллагчтай 21 хэсэг 9 цехтэй. Түнх наран элгэн хоорондын замын 282-аас 554 км-ийн 273 км гол зам, Багханга Багнуур хоорондын 95 км, Сонгон Сонсголон хоорондын 19.6 км, Хонхор Налай хоорондын 12.4 км салбарлсан гол замууд, Толгойд Улаанбаатар 2 хоорондын замын 3.3 км хос зам буюу нийт 403.3 км гол замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн ханган үйл ажиллагаагаа явуулж байна. Замын техникийн байдлыг сүүлийн үеийн өндөр хүчин чадал бүхий зам хэмжигч Декарт 229-тэй, сэв шалгагч ВДОМ-тэй вагоноор сард 2 удаа тогтмол шалгаж тасралтгүй хяналтайгаар арчилж байна. Байгууллагын онцлог, томоохон өртөө зөрлөг. Улаанбаатар төмөр замын хэмжээнд хамгийн том өртөөд болох Улаанбаатар, Толгойд, Амгалан, Багханга, Мант, Багнуур зэрэг 27 өртөө зөрлөгийн 210 км дэлгэмэл урт бүхий хүлээн авах явуулах зам 543 сумын шилжүүлгийг хариуцсан арчилдаг бөгөөд төмөр замаар тээвэрлэгдэж байгаа бүх ачаа тээвэр дээрх өртөөдөд төвлөрөн ажилт буулгалт хийгддэг. Төмөр замын гарам. Нийслэл хот орчмын ачаалал ихтэй жижүүрийн зохицуулалт бүхий 12 гармын техникийн байдал хэвийн үйл ажиллагааг хариуцсан ажилладаг. Тухайлбал Толгойд Улаанбаатар хоорондын замын 396 км-ийн гарам буюу 5 шарын гарам, Улаанбаатар Амгалан хоорондын замын 407 дугаар км-ийн гарам буюу Дүнжин гармын гарам, улсын онцгой объект болох ТЭЦ 3-ын гарам зэрэг болно. Гал тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах гармын техникийн байдлыг сайжруулах зорилгоор УЗФ-с хөгдөх хаалтаар тонголсон 7 гарам, Эрзэнэн шалавчаар тонголсон 2 гарам ашиглаж байна. Одоогоор ачаалал ихтэй гармуудаар хоногт дунджаар 70 мянга гаруй тээврийн хэрэгсэл нэвтрэн өнгөрч байна. Салбар зам. 103 гэрээт байгууллагын 93.7 км салбар замын засвар арчилтыг хариуцсан гүйцэтгэдэг ба үүний дотор улсын онцгой объект болон стратегийн байгууллага болох ТЭЦ 2, ТЭЦ 3, Номин Холдинг, Алтан Тарай, Мах Импекс, Хүнстрейд, Апо, Барс Импекс, Туушин, Техник Импорт, Эрчим Импекс, Материал Импекс, Эрен Интернешнл, Алтан Дорнод Монгол, Петровс, Шунхлай, Жастойл зэрэг томоохон байгууллагын төмөр замын засвар ажилтныг цаг алдалгүй найдвартай гүйцэтгэж байна. Гүүр хоолой хиймэл төхөөрөмж. Нийт 394 гүүр хоолой хиймэл төхөөрөмж арчилдаг ба үүнээс 123 гүүр 271 нь хоолой байна. Улаанбаатар төмөр замын хамгийн урд гүүр болох 415 дугаар км-ийн гүүр буюу Туулголын гүүр, 301 дугаар км-ийн гүүр буюу Харааголын гүүр, Дундголын гүүр зэрэг томоохон гүүрүүдийн засвар ажилтныг хариуцсан гүйцэтгэж байна. Мөн нийслэл орчмын бүсэд явган хүний болон автомашины нүхэн гарц 9, явган хүний гүүрэн гарц 2 байдаг. 2001 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Японы ба Монголын засгийн газрын хоорондоо солилцсон нот бичгийг хэрэгжүүлж Монголын төмөр замын байгууламжийг сэргээн сайжруулах төслийн хүрээнд 101 объектыг 2 үетэй шаттайгаар сэргээн сайжруулсан. Төслийн хүрээнд замын 2 дугаар ангийн 6 гүүр, 17 хоолой, нэг нурмаг газрын нийт 24 объектын шинжилэн засварлалтын ажлыг хийж гүйцэтгсэн билээ. Уул зүрхгүй зам. 2009 онд Улаанбаатар төмөр замд анх удаа Мандал Давааны хоорондын замын 314 км-ээс 370 дугаар км-т 54.3 км уул зүрхгүй замыг Оросын холбооны улсын мэргэжлүүдтэй хамтран барьж ашиглалтанд оруулсан. 1-р ангиллын хатаалагтай 25 м урттай нүхлэгдээгүй R65 маягийн зам төмрүүдийг цахилгаан контактын аргаар хооронд нь гагнсан. JBR маягийн бэхлэгээтэй төмөр бетон дэр буталмал чулуун жигжээстэй бөгөөд тухайн замд нийт 17 км урт бүхий 400 м-ээс дээш радиустай 37 тахиртай. Энэ нь нийт уул зүрхний замын 31.2%-ийг эзэлдэг. Бага радиустай тахирууд. Гал тэрэгний хурд жинк хязгаарлаж буй Улаанбаатар төмөр замын хамгийн хүнд замын нөхцөлтэй хэсэг болох Эмээлт Холтын давааны 10-аас 18 мянганы хэвгийтэй өгсөр уруудуур хэсгийг тус анги арчилдаг бөгөөд Арш шант Толгойд Амгалан Чулууд хоорондын зам дах энэ хэсэг нь тахир тойроо өгсөр уруудуур ихтэй замын хэсгүүд юм. Нийт ашиглагдаж байгаа 375 км гол замын 37% буюу 139 км-ийг тахир тойроо хэсэг эзэлдэг.
350 м-ээс бага радиустай 65 тахир түнх шатан мандал давааны эмэйл толгойд амгалан чулууд хоорондын замд байрладаг. 350 м-ээс бага радиустай тахирууд нь модон дээр КДБ хэлгээтэй бөгөөд галтэрэгний дугуйнаас даралтыг хэрснээр эвүүр модон дэрэнд шигдэж зам төмрийн эвүүрийн надуулга алдагдах, улмаар зам тогтворгүй болох, царгийн алгуурлалтын гэмтлүүд олноор үүсэх, замын бэхэллэг элэгдэх зэрэг эрсдлийг учруулдаг тул байнгын өндөр арчилгаа үйлчилгээ засварын ажлуудыг шаарддаг онцлогтой билээ. 350 м-ээс бага радиустай 63 тахираас 30 тахир нь баян хайрхан хоолт хоорондын замын 450 дугаар км-ээс 468 дугаар км-т 9-өөс 10 мянганы өксөр уруу дүр дээр профитийн хөвд хүнд хэсэгт байрладаг билээ. Ган зам нь зурайж галт тэрэг нь хурдалж байга.